Тэгэхээр энэ шийдэл бол зөв шийдэл байна гэж харагдаж байгаа. Яг тэгвэл хин нэг ялгарлахгүй нийтлэг үйлчлэх зарчим энэ бол бидний бас анх тавьж ирсэн санал байсан. Ингэжээж бас Монгол улс нөгөө хөрөнгө оруулалтын орчноо илүү тодорхой болгоно гэдэг бол зөв. Хувь хэмжээ бол мэдээж өсөн нэмэгдэх хэлбэртэй байх нь бол зөв. Тусгай роялти. Яг тэгвэл та хувьцаа эзэмшсэн байсан ч гэсэн одоо нүүрсний ч юм уу алтны ч юм уу зэсийн үн бага байх юм бол ашиг болохгүй шүү дээ 34% чинь. Тэрнтэй адилхан үн өссөн үед бол аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний нэмэлт одоо роялти төлөөд явход бол асуудалгүй. Тэгэхээр энэ тусгай роялти bod өсөн нэмэгдэх шинж хэлбэртэй байна гэдэг саналыг бол 100% дэмжиж байна. Нөгөө талаас ашигт малтмал болгоноороо төрөлдсөн байх хэрэгтэй гэдэг саналыг бас мөн 100% дэмжиж байна. Яг тэгвэл нүүрсэн дээр олж байгаа орлого, алт зэсэн дээр орж байгаа орлого гэх мэт бол ашиг малтмал болгохын тусдаа өөр өртөгтэй. Ер нь бол тусгай амнаад хувь хэмжээ хэдээр тогтсон ч байсан тохируулагч төлбөр аваад явна гэдгийг бол хуульчилчих юм бол ямар нэгэн тоо хэмжээнд дээр бол нэг маргаадах бол зарчмын нэг асуудал гарахгүй. Яг тэгвэл одоо өгөөж нь 50-даа ч юм уу 60%-д хүрэхгүй болсон тохиолдолд жил болгон өссөн нэмэгдэх тооцооллоо хийгээд явхад бол одоо энэ хэмжээнээсээ тохирсон хэмжээнээсээ хууль заасан хэмжээнээсээ ч юм уу буурчлаа гэхэд нэг удаагийн тохируулагч төлбөрөө хийгээл энийгээ бариад явчих хэвээр. Энэ дээр яг анхаарах юм нь тусгай амнат баялагын сангийн хоримтлын санд орно гэсэн байгаа. Тохируулагч төлбөр хаашаа орно гэдэг ойлголт бол байхгүй байна. Тэгэхээр тохируулагч төлбөр нь ч гэсэн энэ баялагын сангийн хоримтлын сандаа орно гэдгийг бас тодтогч өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй зөвхөн тусгай амнат баялагын сангийн хоримтлын буюу иргэдийн дансанд орно гэж заасан байгаа. Тохируулагч төлбөрийн одоо бас нөгөө хууль эрх зүйн үндсийг бол энэ хуулиар бас гаргаж өгөх юм байна. Одоогийн байдлаар бол зөвхөн орооны гэрэн дээр л тусдаа тохирсон, их хурлаар батлуулсан ийм нэг ойлголт яваад байгаа. За өгөөж дотор юу орох уу гэдгийг бол үндсэн хуулийн цэцээр бол бүх татвар хураамж орно гэдэг бол ер нь дүгнэлт гарцсан байгаа гэж бидний ойлголт байгаа салбарын хувьд бол. Тэгэхээр энэ дээр одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо тэр газрын төлбөр байна уу? Одоо төлж байгаа бүх татвар хураамжиндээ ороод явна гэж бидний зүгээс бол ойлгож байгаа. Яг бол яаж ч үсэн энэ бол одоо улсын нэгдсэн санд орж байгаа, төсвийн санд орж байгаа, төсвөөр дамжаад иргэн болгонд очиж байгаа гэж ойлгож байгаа. Энэ дээр нэмээд иргэдэд шууд очих зүйл нь бол тусгай амнат болох юм байна. Ингэснээрээ нэг төрийн хувь эзэмшин эзэмшихгүй гэдэг те нэг байнгын одоо зогсоо зайгүй одоо популизмын одоо их усур болчиход байгаа асуудлыг ингээд нэг мөрөн шийдэж чадах юм бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бидний байр суурьаар юу гэж харж байгаа гэхээр манай компанийн хувьд бол энэ нэг эцэс маргаангууд асуудлыг нэг эцэслээд тэгээ урт хурдхай ажиллаа хийгээд явах боломж бүрдэн гэж харж байгаа. Энэ бол компаниудаа ч хэрэгтэй нөгөө талдаа энэ Монгол улсынхаа эдийн засгийн тулгуур багны улсын энэ салбарыг тойрсон энэ хэрүүл уруулыг нэг тийш нь болоход бүгдээрээ хөгжлийнхаа одоо асуудлуудаар ил төвлөрье гэж харж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа санаачлалуудыг бол дэмжиж байна. Манай компани зүгээс хэлэхэд бол тэгээ энэ дээр бол идэвхтэй санал бодлоо хуваалцаж явна. Тэгээ хууль гарлаа гэхэд бол мэдээж бас салбарын төдийлөлттэй хилцэх бах. Тэгэхээр тэр үед нь бол тодорхой саналуудаа өгөөд явна гэж бодож байна.